юу гэсэн бэ? Наад чиг их нэртэй олсондоо бурхан баярлах байтал намайг чи бандал гэж байгаа мó? Харин ч над шиг нэр төртөө галчтай суусан чиний ад шүү. Шам шиг галчтай суусан одоо миний ад уу? Муу завхаа новш. Завхаа чиг шиг. Уумхаа гэж. Хой бэлэч. Хой. Гэт. Хаасан толгоогоо мэдүүлж хамаг хөрөнгийн минь өрн тарах гэсэн мө? Адгийн новш. Энийгч өөрийнхөө хүчээр амьдрах гэдэг юм аа. Ороо хүртэл татаад зарчихсан штэ. Чи бүр өглөө эрт босдог болно шүү. Яа. чиний заяа ганц хийдэг ий чинд чинь өглөөнөөс өдөш хүртэл хар усаа гудагч фэйсбүүк хон. Өөр юу хийж чадах юм чи? Тэгэхгүй бол өөдөж өгөх шүү. Хана. Дөрвийн дөрөв хүүхэд миний гар дээр юм штэ. Тэгвэл миний хань шалан дээр тавьчихгүй юу? Яа, мохор иргүү минь. Хүүхдүүд чинь өдөржигөө надаас талах гэж нэхэд байна. Тэгвэл чи тэднэрт алгамаа өгдөжгүй. Би лав гэд садлаас өгтөө бахта. Та нар 5 салаа боо өгтөх дуртай байдаг штэ. Чиний энэ залах уу, хойр, бохир заван занг чинь намайг насаараа дэвчнэ гэж чи бодоогүй үстэй. Уцаад. Үгүй гэж. Уцаад гэж би чамд. Чадахгүй гэж. Одоо битгий давраа дуурай. Миний хатуугартай төргөн уртай гэдгийг мартаагүй болцгоорсон. Муу архичин. Дөрвөн үргэсэн амь ягсч. Зодуураа нэхэд байгаа байл та. Архи юу? Зодоод өгөлтөө. Хүний шаа. Алхаад өгөө. Хоточ бишээ захаа тэмээд ажилгүй дээрч хулгаач. Ингээд миний өдөө сөрүүлцээ гэж. Би юу? Шат мөртөлч. Та яагаад ихнэрээ зодж байгаа бэ? Ихнэрээ зодож болохгүй шүү. Тэгчээ. Би өөрөө зодуулах дуртай авил та яах вэ? Хэрэггүй юм битээ хошгоод. Танд юу н ямар хамаатай? Нөхөр нь ихнэрээ зодож явахад цаад олно гэдэг чинь бүдүүлэг яв. Үй! Та яаж байгаа юм бэ? Та ястаа жиг миний бид хаалсан шүү за. Би таны эсрэг гомдол мэдүүлнэ. Ага. Та зодуурыг бартуулсан юм биш үү? Өшөөсөө зодооч. Давраацсан байна.
Би туслах уу? Чам шиг юмны тусламж надад хэрэггүй хөөе. Би ихнэрээ зодмоор зодмооргүй зодохгүй мэдөө. Үй! Яацгаага дагаа бэ? Хөөе. Бусдын хэрэгт оролцно гэдэг бүдүүлэг явчих. Бүр манай цэцрах ингэж хэлсэн байдгийг. Өөрийнхөө болоог минь бусдынхад бүх халдсан байдгийг шүү. Заач. Тэнийг үгүй. Одоо ийм батсан бол олон Үй! Яагаад тагаа? Хоёлаа илэрье. Харин авчаагч дэлгүүрлээ бод бүр 500 грамм бодож хэлээд ирсэн. Орой сайхан будаа гисэж иднэ. За яах вэ? Чамайг нэг сайн дөнгөө мэдье. Бардаггүй даалгавар авчтэй хоёулаа. Энэ том хотыг чинь хаанаас нь сайн отож олох вэ? Анда. Боссын тушаалыг даахгүй бол бор ходоодгүй болно штэ хоёулаа. Боссын охин өвчтэй байна уу үгүй юу? Яг үндэ мань хоёрт бол огт падгүй. Хортон тэр там барьдаг отчийг нь хаанаас ч хамаагүй олчих юм бол хормынхын идэ будаанаас хов хүртэн штэ андаа. Сайн отож гисэн үү? Тэр мө архичангаас яаж хариугаа авахыг хувь заяа надад өөрөө заагаад өгчлөө. Уучлаарай. Ярагч тасчихгүй. Та хоёр там барьдаг отчийг хайж байгаа юм байна тий? Харин тий. Та хаана байгааг нь мэдэх юм. Тэгвэл та нар тэр ирээд байгаа хүнээ олсон тодч болно. Очлооч! Зөвхөн манай энд л байдаг. Хагас жилийн өмнө манай энд нэг эмэгтэй цусаар бөөлжиж эхэлсэн. Тэгсэн манай отч эмчтэй цусаар биш алтан бурхнаар бөөлждөг болгосон. Хэдэн отод хоорондоо хэрэлдэж нэгнийхэн дээрээс час халуун кофе атгалаа.
юу ч биш. Яагаад гэвэл тэр өөрийгөө отож гэдгийг бусдад хүлээмжшүүлэх дурггүй. Бас хүлээмжшүүлдэг. Тэгвэл тэгээд бид хоёроо яах вэ бэ? Зод. Зодоо. Тийм. Зодохгүй бол та нарт тусалж чадахгүй л байх та. Эдэн би отож мөнгө итэл зодоод идэг юм шиг. Тэндээс ирчих. Их чинь нууглаа шүү. Надтай таарлсан гэж битгий хэлээрэй. Өвөгчөө. Тэгээд тэрийг л бүү чин дээр алтрыг хийн гэдэг юм бэ? Самбуу гэдэг юм аа. Зодхоо мартаа миний хоёр дүү. Бишчөөж магадгүй. Яасан? Бид хоёр тэр нь өөрсдийнхөө гүн хүндлийг дэвшүүлэх гэсэн юм л та. Хүндлэл Тий. Тэгвэл мөн бай. Би самбуу мөн. Ямар гоё юм бэ? Манай гарч байгаа. Тэгээ яасан гэдэг? Манай бос. Нэг уташ. Манай бос өөрт нь тохиолдсон зовлон ачигдал туслаач гэж гуйгаад ир гэж хоёрыг явуулсан. Фот юм байна. Танаа бос ч мөнгөтэй. Бага. Маш мөнгөтэй. Маш их мөнгө юу? Тий. Маш их мөнгө. Ал сайн дүрч. Надад би баярлахгүй. Надад зүгээр байхгүй шүү. Үгүй хаа. Нэг өдрийн гал өдөө төчилдэ. Үгүй хаа. Хоошо байхгүй шүү. Энэ бол зах зээлийн ханш. Үгүй хаа. Та ингэж өөрийгөө гутаасан тэнэг тоглоомоор тоглохоо болил л доо. Нэр алдраа мандуулсан отож хүн байж яах гэж ингэж нүрээ боруулж нуугдаж амьдрдаг юм бэ? Ой. Би эрдэмтэн отос ламын ганч хийжсэн болохоос би отож биш шүү. Хүнд мэдэгдэхгүй хийс амиа тавьдаг гэдг нь үнэн юм байна л та. Харин тийм байна. Одоо яах вэ? Харин Хоёр ч мэдрэл мөн юм. Би отож биш.
Та чи нэр зүүл гарсан отож самбуу мөн мэдсэн. Та чи бүр тусаар бөөждөг үнийг алтан бурхнаар бөөждөг болгосон. Та чи бүр дээрээсээ чаас халуун копи асгасан үнийг ямар сөрөггүй болгосон. Буудуус үнийг амжуулсан. Хөлгөө үнийг хөлд оруулсан. Хараагүй үнийг хараад болгосон. Гаргүй үнийг гартай болгосон. Үгстэй үнийг хүртэл амжуулсан. Самбуучуу. Той ч юу яриад байгаа юм бэ? Юу өгсөн амжуулах? Юу хүн агаар төөргөх? Би ерөөсөй ойлгохгүй юм. За аха. Та бид хоёрыг эцсийн аргаар хэрэглэхэд битгий хүргээрэй дээ. Өгснөө чи эцээ арах. Тэр чи юу юм? Яг ч ой. Би ойлголоо. Би отч. Тусаар үйлчлдэг үсвэнийг алтан бурхнаар мөөлжүүлдэг отч. Би хараагүй нэг хараа оруулдаг отч. Би тэрэгзэлтэй үнийг хөлд оруулдаг отч. Би бодуулж өгсөн үнийг амжуулдаг отч. Би өгсөн үнийг агаар төөрөгдөг отч. Тийм ээ. Би бол агуу отч. Самбуу. Чамайг хэмжлэх гэж өчнөө ламбуу эрдэмтэй эмч там барьдаг отож хүртэл ирлээ. Гэхдээ чамд минь энэ бүхэн биш. Хайртай залуу чинь хэрэгтэй гэдгийг чамайг өсгсөн өрлөг эхийн чинь хувьд би сайн мэднэ. Харин аав чинь юусоо ойлгохгүй юм. Аргагүй дээ. Өнөөгийн нийгэмд хүчтэй байхын тулд их мэдлэлтэй байх хэрэгтэй. Харин тэр их мэдлэлд хүрэх золиос нь бэлгүүний та хоёрын хайр сэтгэл болчлоо. Уг нь би хэлсэн л дээ. Бэлгүүнийг өвөөгийнхөө өвийг залхамжилнаа гэж. Харин аав чинь маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгин дээрээ гэж бодсон бололтой. Гэхдээ охин минь энэ хэлбэрээр дүүрэн нийгэм хизээч битгий ялагдаарай.
төрч юм. Болгон санаад. За тэр яах вэ? Бидэнд таны тусламж маш их хэрэгтэй байна. Би бас яг ч отож биш болохоор чадах юм болоо да. Юу? Ой мала. Чи отож биш гэж шин. Отож биш. Би би отож. Отож. Ойлгоцсон. Би тэнд хэдий төлөх вэ? 100 сая үйл яаж юм? Хэдэ? 100 сая. 100 сая. 100 сая. Тийм ээ. Би бол одооч. Би хүнийг алтан бурхнаар бөөлжүүлдэг одооч. Би хараагүй хүнийг хараа оруулдаг одооч. Би тэрэг зүйтэй хүнийг хөлд оруулдаг одооч. Би буудуулж өгсөн хүнийг амлуулдаг одооч. Би өгсөн хүнийг агаар дөөргөдөг одооч. Охны чинь зүрхний зөгөлт нь удаа бай. Бүдэнэ. Амаа. Хоолойны анги тавь. Бөөр нүрэмсэлтэй. Охин чинь электрон тамхи сурдгуу. Юу л та? Тийм бай. Сурдаг юм бай. Уушг нь устай бай. Нурууны яс талисан бай. Чихэн дүнгэнд юм бай. Энэ манай охин биш юм л та. Тийм бай. Биш үү? Өршөөгөөрэй их моточ минь. Манай охин Тэнд бай. Намуна. Намуна. Сайхан нэр вэ? Хэрв манай энэ хүчхүүл хорвоод над шиг зовлонтой хүн үгүй болно. Отчоо. Үгүй. Сайхан л охин байна. Ямар ч хүн дадагдаж болох бүсгүй гэдгийг би баталж байна. Хүү. Та тэрийг инээлгэж чадлаа. Хэрэг удаж өвчнийг инээмсэглүүлж чадсан бол энэ сайнны шин шүү. За ингэхэд танд юу тохиолдов? Хаан ч өвдөж байна. Юу гэнэ? Яасан гэдэг юм. Би ерөөсөө юу ч ойлгохгүй. Энд ч одоо ямар тарин шивслэг юм. Отож юм. Өвчин нь өрдөөл энэ хэлгүй болчихсон. Яагаад ийм болсныг нь одоо бол хинч тодруулж чадаагүй. Эннээс болоод хөрмийг нь хүртэл хойшлуулсныг яана. Яагаад? Хүргэн болох хүн маань эдгэрхээр навж гэрлээ гэсэн юм. Ямар тэнэг хүн хэлгүй их нэртээ суухгүй гэдэг байна. Манай ихнээ ингэж өвчлөөсэй. Би өстө яасан ч имзлүүлэхгүй. Айлын гараа. Судасныхын цогцолтоос үзэхэд охин чинь хэлгүй гэдэг нь тодорхой байна. Та шууд л боллоо. Тэгэлгүй яах вэ? Сууд отож бид нар чинь хүнийг харангуй таал өвчний шууд таньдгийг. Мунхаг юмнууд бол яахаа мэдэхгүй. Та нараас 9 шидийн асуу. Гэтэл би нэг л гараад хэргийн учир юунд байгааг танд хэлж байна шүү дээ.
Эрдэмтэй хүү юм аа. Би өрн таны төлбөрийг төлнө. Та дансаа хэлчих. За яах гэсэн юм бэ? За 34. 05 за та зүгээр ойлгоорой. 23 20 21. Тэ. Та бас зүгээр ойлгоорой. Бид нар бас байнга ингэж мөнгөний төлөө яваад байдаг хүн биш шүү дээ. Энэ 20 шүү. Тэ. За 21 гэвчих. Тэ. За, шилжүүлчлээ. Хэмри. Өнөөдөртөө ингэж охиныг амраачих. Маргааш би шидэд тань найруулнаа. Би гарч агаар амсгал. Ойлголоо. Ирхэн мотч минь. Ашгүй. Би таны мөн ч хүлээлээ. Би танаас дотомж гоохож ирсэн. Судасны чинь зөвхөн хэрэг ажиллаа. Гүй. Би танаас ийм тусламж гоохсон юм шиг. Намайг бэлгүүнэ гэдэг. Таны эмчилж байгаа намаа бит хоёр би бидээс сэтгэлтэй юм л та. Гэтэл эцэг надад дургүй. Бүр гэртээ ч ороодгүй. Би намаатай уулзаж хэдэн өсөлмөр. Энэс миний бүх амьдрал бүх аз жаргал шалтгаалсан. Та арга зэсэж намайг тэрнтэй уулзуулж өгөөч гэж хүссэн. Чи намайг юу гэж бодов? Чиний ямар амны асуудалтай бүтгэж одж байгаа нэг хүнийг утаахан шиг харагдаад байна вэ? Отч минь танаас говь. Ер нь бол та их айтайхан зав. Би тэнд дуртай яа туслая. Эрхэн отчоо. Таны эмчилгээ байгаа хүчин чинь хотлоо хэрэг танад хэрэгтэй. Үнэндээ бол дурлаас төсөн. Дургүй үдэнд хүчээр суулгахаас болцох гэж намайг хэлэхгүйсэн. Тэгвэл би та нарын хайр сэтгэл тусмаар санагчлаа. Би чамайг энэ сайн зөвхөс төвшөөж авч яваа. Сайн шүү. Энэ хүмүүс намайг там барьдаг эрдэмтэд отож гэж бодоод сүгдэж мөрөхгүй болох байгаа. Ууг нь би чинь аргагүй ирэхэд отож болсон юм шүү дээ. Гэхдээ ийм айтайхан байгаад байвч нэг хэсэгтээ отож байгаа юм байна. Танаа өгөх хэрэгтэй юм байна. Аль ч очоод судасныхаа зөвхөлтийг үздэг. За. Энэ Орос Украины дан гэдэг чинь манай эмнэлгийн салбарт том дарамт учруулж байгаа. Яагаад гэвэл бид нар чинь дайны талбар дээр очиж ажиллана шүү дээ. Ойно ширч. Та чи ямар царай юм бэ? Тэгээд бас энэ алтны компани 1072 хувьцаа гээл энэ хүмүүс ногдуулна гэдэг чинь бас хэцүү ажил юм байл л. Та ямар гоё толгой хайстай бэ? Яасан ч үгүй. Би чадахгүй. Хүүшээ. Охин минь ярьчих. Та ямар агуу отч вэ? Таны тан ямар агуу хүчтэй бэ? Таны энэ гайхамшигтай ачиг бид хизээч мартахгүй. Энэ өвчнийг эдгэх гэж их хүч зарсан гэдгээ би хүлээнэ. Аваа. Би дахиад ярьдаг боллоо. Гэхдээ та хичнээн хичээсэн ч намайг сайдын хүнтэй холбох бодолч. Яагаад ч бүтгүй гэдгийг хэлэх гэсэн. Би хайртай хүнтэйгээ суун. Охин минь юу хэлэх нь энэ вэ? Та бэлгүүнийг харалтаа. Надтай уулзахын тулд зүсээ хувиргаад зайл хүч зохиоч.
Энэ хайр биш гэж юу? Чи юу гинэ? Харуулаад байна уу? Энэ бүхний ард одож та байсан байх. Би энэ чи ямар чамааргүй шүү дээ. Өө та битгэлтэй. Энэ муу хот чиг яг одоо нөгөө газартаа аваачиж боо. Битгэлтэй. Арай гэж очиж ирлээ. Мөн бэ. Энэ хоёр яг мөн бэ. Сайн байна уу? Миний зааж өгсөн отож юу болов бол? Та хоёр хийж өгч туслаач. Тэр тэнд байна. Харин удахгүй булшиндаа орох гэж байна. Юу? Миний нөхрийг булсан гинэ. Тэр юу буруу хийчихсэн бэ? Тэр манай эзний охиныг уулзуулах ёсгүй гүнтээр уулзуулсан. Хайртай нөхөр минь. Чамайг минь жихнээсээ бушлах гэж байгаа мó? Чи өөрөө харж байгаа үстэй. Гай. Хэрвээ чи ахиухан мөнгөж ажил хийсэн бол би ингэж их уурлахгүй байсан шүү дээ. Чи явж үз. Битгий намайг хамлаад. Үгүй би хаашаа ч явахгүй. Чамайгаа бусанд ортол чинь хүлээн. Манай өвөө өнгөрчлөө. Энэ ихтэй сайн мэдээ биш л дээ. Гэхдээ одоо би өв залгамжлагч. Та юу гэсэн бэ? Тийм ээ. Би өв залгамжилсан. Одоо би охиныг чинь албан ёсоор гүйж авмаар. Таны энэ удам угсааны сайныг магтаад баршгүй хэлээ. Инглиш би тэнд охиноо маш баяртайгаар өгмөр байна. Одоо охиныхоо хурмыг бэлтнэ. Яй! Тэгэхээр минь чамайг булшихаа болчихлоо. Чамд оцч юм хэрэгэм хайрлсан надад талархлаа төвшүүл. Би чамайг юм өндөр нэрт гаргасан хүн шүү дээ. Тийм үү? Тэгэхээр би чамаас ууч тэгж их зодуулсан байх нэ? Яа, чамайг өгчлээ гэж ямар их хайваа. Би бүр ямар их зодуулсан гэж бодож байна. Тийм үү?